энэ тод бичиг бол орд эдийн дунд бас нэлээд удаан хэдэн зуун жил хэрэглэгдсэн. Гэхдээ зөвхөн тэр нутгийн хүрээнд хэрэглэгдсэн. Ер нь бол өөрөө бол бас л омог Монгол овдны тухайд гэж одоо нийт монголчууд бас түгээх болоо гэж бас бодож байсан. Гэрэг дөрөв нь нэлээд хүнд бол авчнуудтай айгуул яа тийм бол дөрөв нь яг ерөнхийдөө ордын аялгау бариад Монгол улсынхаа зөвж дөрөв ерөнхийдөө бариад ордын аялгау тусгачсан тийм л шинжтэй байдаг. Тэгээд энэ маань яахгүй энэ түүнээс өдий олон зуун жил хэрэглэсэн дэр Монгол улсыг бол давж төгөж дэлгэж чадаагүй. Яг ордуудын дунд бол хэрэглэгдсээр багас хэрэгдэн Багдад жаахан ихсээд тэгсээр байгаад сүүлд нь бол одоо Шинжааны ордууд бол энэ чинь бас сайхан бодлоо одоо төвөөр нь бүр ном юугаа хэвлээд сэтгүүл гаргаад хэвлээл одоо байгаа шүү дээ. Бас тэрийг илүү боловсронгуй болгочихсон гэдэг бас жаахан нэмэлт энэ төр хийчихсэн. Тод Монгол улсын зохиосноор бол монголчуудын хээл төөх соёлд бол асар их үнэмэр орсон. Ялангуяа хэлний хувьд их юм бол монгол улсаас гол ялгаа нь бол ярианы хэлэнд ойртолж өгсөн гэж болно. Ийм учраас тод улсын монгол улсаас ялгарах, монгол улсын хэлнээс ялгарах гол ялгаа нь бол дуудлага ялгадаггүй гэгээлч ус гэдэг тухайлбал дэт чэзэг гэх мэт түүнээс гадна их шүдэг бол ялгах талаар бол ялгаж бичсэн байдаг. Ялангуяа монгол улсад бол их шиг үсгийг 5 дэрсээр ялгадаг бол тод үсэгт бол 7 дэрсээр ялгаж бичих ийм дэмэг боловсруулсан байдаг. Нөгөө талаар бол 1648 гэт монголчуудын одоо хэл ярианд бол уртыг шиг үүссэн байна. Тийм учраас уртыг шиг бас бичих аргыг боловсруулсан байдаг. Яагаад гэвэл уртыг шиг бол бичихтэй хоёр үндсэн зарчмыг тогтоосон байдаг. Нэгдүгээрт бол их шиг үсгийг бол давхарлаж бичих маягаар уртыг шиг бичиж болно. Хоёрдугаар тухайн үсгийн ард урт татгалын тэмдэг тавьж уртаар дуудах аргаар бол уртыг шиг тэмдэг аргыг зохиосноор бол тод үсэг ярианы хэлэнд бол ойрцсон гэж үзэж болно. Тод үсгийг бол нийт монголчууд зориулан зохиосон боловч тухайн үеийн нийгэм улс төрийн шалтгаанаар бол баруун монголчуудын дунд бол төгөнд эдгэрсэн байна. Тод үсгийг зохиож нийтийн хүртэл болгосноос хойш одоо 370 жил болж байна. Энэ хугацаанд бол тод үсгээр монголчуудын хэл, түүх, соёл, шинжлэх ухааны асар их арвин материал бол бичиж дууруулсан байдаг. 1960-70-аад оны үеэс бол шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн тод үсгийн дурсгалыг цуглуулах, сурвалжлах талаар ажил хийсний үр дүнд тод үсгийн асар их сан хөмөрийг бол Монгол Улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд бол хуримтлагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар бол 1200 орчим бол тод үсгийн судар манай хэл зохиолын хүрээлэнд байдаг. Энэ сударт бол монголчуудын хэл, түүх, соёл, шинжлэх ухааны янз бүрийн мэдээллийг бол бичиж үлдээсэн байдаг. Ийм учраас тод үсгийн үндсэл, соёлын үндсэл бол нийт монголчдын хувьд асар их ач холбогдолтой.